анхны бичлэгээрээ уулзж байгаадаа үнэхээр их баяртай байна. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Винланд сага гэх анимын эхний ангийг ярих болно. Энэхүү аним нь одоогоос 2000 жилийн өмнөх Айсланд болон Атлантын дадаа орчмоор өрнөдөг. Энэ бол викингүүдийн үеийн хатуу ширүүн ертөнц, дайн тулаан, эрх чөлөө, өшөө хорсол, мөрөөдлийн тухай түүх юм. Аним эхлэхэд хүүтэн манад далай, цас, мөсөн дундах хөлөг онгоцууд гарч ирдэг. Викинг дайчид хашгирч, цус, гал, төмрийн дүү сонсдог. Тэнд Тор хэмээх хүчирхэг ир дайсны хөлгөрөө ганцаараа дайран орно. Тэр сэлмээ ганц далайхад хит хитэн дайсныг унгааж өөрийн хүмүүсийг хамгаалдаг. Гэхдээ түүний зүгэнд нэгэн дутуу мэдрэмж би яагаад байлдаж байна вэ гэх асуулт. Тэр үед Торс нэгэн дайсныг хороохон хүчит дайнд уйтгарсан царай гаргаж хоромхон зуур зог туснаа. Энэ хэсэг бол ирээдүйн Торсын дулсанж бөгөөд бид дараа нь түүний өнгөрсөн амьдрал руу шилжих болно. Дараа нь Айсландын хүйтэн уул, мөсөн гол, салхитай тосгонд руу шилждэг. Тэнд Торс одоо гэр бүлтэй, ферми амьдралтай, дайн тулаанаас хол нам хүн амьдөрчүй дүр зураг гардаг. Түүний эхнэрийг Хелга гэх бөгөөд төлгөөн, ухаалаг, Торсын зөөлөн талыг мэддэг эмэгтэй. Түүний охиныг Илвагийн Шарустэй иршүүд ажилсаг охин. Түүний хүү Торпин анимын гол дүр. Дөнгөж 6 настай. Сониуч, тогшин, жижигхэн боловч зоригтой хүүхэд. Тэд хамтдаа гэрийн ойролцоох цасанд дарагдсан хашаа, хонь, модон байшингаа хичиж амар тайван амьдарч байгаа. Нэгэн өдөр Илва цасан дунд ухаан алдаж хөвцсөн боол олдог. Түүний хамаг биеийн хөлдсөн хүзүүндээ гинчтэй бөгөөд амьсгаа нь тасалдаж байна. Торс тэр дээр туслахыг тушааж боолыг гэрт оруулан аврахыг хичээдэг. Энэ хүн яагаад ингэтлээ зовж байгаа юм бэ? Учир нь тэр бол боол. Хүний тооноос хасагдсан хүн. Энэ үед Торпин анх удаа жаргал, зовлон, эрх чөлөө, боолчлын ялгааг ойлгох гэж оролддог. Удалгүй нөгөө тусгноос хаалбтан гэх хүн өөрийн хүмүүсээ дагуулсаар ирнэ. Тэр алдсан болоо хайж яваа бөгөөд Торсын гэртээ нүү. Миний боол энд байна. Тэр надаас зугтсан. Түүнийг буцааж өг. Түүнийг яргалан бусдад нь сануулга болох болно хэмээн тушаадаг. Хэдий тэр боол өөхөх гэж байгаа ч гэсэн Торс түүнийг гинжнээс нь салгаж ядаж өөхөх үедээ гинж зүгээгүй байгаасаа хэмээн 8 хоногч боолыг худалдаж авдаг. Хаалбтан ихэндээ дургуутсан ч өөхөж байгаа боолыг худалдаа авах чинь солиотой ирэх юм. Доглонгүй инээсээ буцдаг. Удалгүй боолын бие улам муудаж амьсгаа тасалдаж эхэлдэг. Тэр үед Торс баруун зүгт тэнгис далайн цаг нэг газар бий. Үржил шинтэй, дайн байхгүй, боол байхгүй. Тэр газрыг Винланд гэж нэрлэдэг. Чи бидэнтэй хамт явах уу гэж асууснаар боол амар тайван нас бардаг. Тэр үг Торпинд хүн сэтгэгдэл үлдээдэг. Винланд гэх газрыг хамгийн сайхнаар төсөөлж дайнгүй, дулаахан, эрх чөлөөтэй газрыг зорих эхлэлч байж болох юм. Бичлэгээ дуустал хамт байсан баярлалаа. Баяртай.